Энэ удаагийн бичлэгээр ямар бичлэг хийж байгаа вэ гэхээр найс нарчилгаа гэдэг бичлэг их байгаа. Тэгээд би нүүр угаах байж байна. Тэгээд бүгдээрээ шинэхэн бичлэг рүү орцгоё. Ингээд одоо нүрэндээ санд за ингээ угаад осчлаа. Одоо бүгд тасад хүртгэе. Би болохоор орой хондохта ийм хоёр Японд төрхдөг байхгүй юу? Тэглээд энэ хоёроо төрчих. Энэ болохоор тонор. Энэний болохоор ийм жижигхэн ийм пэд хэлбэрээр ашигладаг нэг тийм юм байсан баггүй юу? Тэгээ би надад тэр зохихгүй болохоор хэрэглээ бэлдсэн. Тэгээд хэрэглээд дууссан. Би энэний өмнө нөгөө алоын тас гэдэг да тэрийг ашиглажсэн байхгүй юу? За би энд ингэ зураг оруулчих. Нөгөө маск хэлбэрээр ашигладаг гэдэг л нөгөө цэлцгэнс нөгөө тусна гэдэг да тэрийг ашигладаг байсан. Тэр бүр амар гоё. Тэгээ би одоо тэр тасыг хайгаалгаа 100 одоо хичээлийн хэрэгслийг цуглуулахдаа аавна. Би чи одоо энэ намар чинь 5 дахь ингээд төгсөж хонхны эрхийг зовж штий. Жаахан штий би чинь. Энэ болохоор нөгөө нэг сүүн тасна зүгээр. Нөгөө ингээд төрхдөг. Би ингээ урдаа толтой ахгүй юу? Би энэ хоёр ингээ нэг ингэ шингээдэг заяа. Хоёулын энэ төрхж байгаа шингээдэг. Энэ тасыг би ямар ч нэг жил хавцаа эргэлж байгаа. Хацар болооч. Хэвс надад зохгүй юм байна. Яана би хаш маа ийм их байгаа штий. Ийм их биш. Энэ баг дуусах байгаа. Ийм баг. Энэ ч өрөхгүй заяа. Энэ талаа. Энийг ядаж дуусгах ч л. Тэгвэл хайран. Хүмүүс штий ингээд хамны хаяг хэсэг ингээд сайн угаахгүй тэгээ ингээд тос төрөхгүй одоо ингээд зөвхөн энэ хавраад тос төрөөд байдаг штий. Тэрнээс нь болж энэ хамар хэсгээд ингээд цагаан батдаг юм уу хар батдаг гараад байдаг байхгүй юу? Тэгээд энэ хэсгийг ингээд сайн угааж авах хэрэгтэй. Эсвэл ингээд хамрынхаа нэгнэр ингээд сайртай бүр ингээд цагаан юмтай болчдөг зөө. Энд нь юм гоо цагаан юм улаан юм байгаад байдаг да.
тийм юмтай болчихдог заяа. Ээж намайг энийг ингээд орой нүүр гараа угаагаа тосоод төрснийхаа дараа цацаарай гэсэн учраас би энэ мистийг цэцнаа. Тэр амар гоё юм. Би ингээд жоохон дараад идэх хөхгүй юу чэжэрээ. Яна энэ одоо юу болж байна? Цаваарсан. Ийм дараад идэх учраас юм өмсчтэй би яаж аа нэг топон цамцтай авах хөхгүй юу? За ингээд шингэчлээ заяа. Одоо дараа нь та нар энийг бүр амар сайн мэдж байгаа тий. Тэг нэг одоо ингээд арьс арчилгааны ASMR хийгээд идэг гарууд нь штий. Нэг ихснэр нь штий. Тэр ингээл гиснэ. Ингээл ёо гараж ирж байгаа. Ингэж утгаал ингэж утгаснаа. Ингээл гиснэ. Вэс тэрхээлээдэг да. Таны өнөө сайн мэдж байгаа. Энэ болохоор Time Alarm гэдэг юм байна. За одоо энэ зөвхний зэсэг төрхөөгоо би болохоор энийг ингээд шал өөр бүтээгдэхүүнтэй тэгтээ зүрхчдэг заа энэ бүр амар гайгүй. Заримдаа ингээд миний нүдний дор ингээд харалцдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд төрчихж гайгүй болчихдээ. Энэ болохоор нэг Zodiac гэдэг нэг бодооны коммент байдаг да. Тэрний уулан анартай төрлөн ахгүй юу? Тийм ингээд төрчихтэй. Энэ бүр амар гоё тос заяа. Энийг бол та нар зөвлөхөөр гоё тос. Сэлбэр нөгөө тосоо нүдүүг оруулаад үхэж штэ. Үхэж. Тийм ээ үхэж. За ингээд энэ гарын төсийг гарнаа төрхтэй. Өнөр нь брэм гоё зөө. Би ингээд хурц өнөртэй юмнуудад брэм дургу зөө. Энэ болохоор аим зөөлх үнэртэй. Би ингээд хурц өнөртэй юмнууд дандаа ингээд надад зогтгоод тоосмос хурц өнөртэй тоосмос ингээд дандаа ингээд надад зогтгоодаг байхгүй юу? Би ингээд хурц өнөртэй ингээд анаш манаштай хүүхдийн бөөрн жижиг юм тоснууд байдаг та. Тэднэр ерөөсөө юу арьсамж ерөөсөө зогтдгоо. Би ингээд амар юу имзэг арьслаахгүй юу? Тэгээд өөртөө тоогорсон юм хэрэглэхгүй бол ингээ тэр чигээр ингээ харшил тавьчихдаг зөө. Би бүр ингээ амар их харшилтай. За шарилж ногооны харшилтай. Тэгээд тоосны харшилтай. Тэгээд мандрин харшилтай. Би ингээ мандрин бүр амар дуртайхгүй юу? Мандрин. Тэгээд мандрин харшилтай. Би мандрин амсаагүй бараг 2 жил болж байна. За ингээд миний бичлэг энэ өрөө дуусч байна. Миний бичлэгийг таалан сууж удсан танд боломж юм маш их баярлалаа. Тэгээд дараагийн маш гоё шинэ бичлэг хүртэл төр баяртай. Тэгээд лайк, subscribe дараарай. Тэгээд төр баяртай. Дараа бүр гоё шинэ бичлэг хийнэ.